Жүгж байгаа юм чинь жоохон товчхон шиг яриад явчих. Ой. Юу гişүүдийн хэлж байгааг бас ойлгож байна. Гэтэ одоо сонсголын үр дүн төр хорооны сонсголын үр дүн гарахгүй байна гэдэг даргалагч хаанаас байсантай ямар ч холбоогүй шүү Гантмөр дарга. Та энийг бас ойлгож байгаа бах. Тэгээ бидний хувьд ч гэсэн энэ дээр ерөөсөө намчирхал гэж харахгүй байгаа. Энэ бол намчирхал гэж харахгүй байгаа учраас хуулийн дээр бол зарчим байх ёстой гэж харж байгаа. Хин нэг нь намын цөөнхөд ч юм уу, хин нэг нь өнөөдөртөө зориулж бид хууль хийх ёсгүй. Өөрөө энэ үзэл санаа, хуулийн зарчим чинь юу байх ёстой мэ гэдгийг л ярьж байгаа. Тийм ч учраас би цогтгорол даргаас яг ямар улсын парламентын парламент ёстой юм улсад тийм хууль байна гэхээр гаргаж ирч чадахгүй байгаа. Хууль байхгүй. Хууль байна штэ хууль болчих юм бол нөгөө талаараа нөгөө санаачлагч олонхын гишүүд гэдэг юм уу эдний эрхэн зөрчигдөх нөхцөл үүсгэх гээд байна. Тэгэхээр сэдв мэдээж гүйц засаглалыг хянахтай холбоотой асуудал бол цөөнх угаасаа тэргүүлэх ёстой. Тэр хяналтыг бол угаасаа хийх нь парламентд ёс. Энийг ерөөсөө үүсгэсэн байхгүй. Гэтэл та бүхний оруулж ирж байгаа хууль чинь бүх төр одоо хэн шалгалтын хороо буюу нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудал, бүхий л хуулийн хэрэгжилтийн асуудал дээр төр хороо дээр цөөнх заавал даргалах ёстой гэдэг юм орж ирж байгаа чи өөрөө энэ зарчмыг алдагдуулаад байгаамаа. Парламентд ёсны улсын хурлын гишүүний бүрэн эрхийн энэ зарчмыг алдагдуулаад байгаамаа. Тэгэхээр энэ дээрээ учир начиртай наанта цаанта хандаач зарчим нь юм шүү гэдэг имийг хэлж байгаа. Тэгэхээр хууль санаачлагч маань өөрөө энийг илүү бас наривчлаад хэрвээ томьёол эдрөө өөрчилж орж ирэх юм бол харж ирэх боломжтой. Яг одоогийнхоороо орж ирж байгаа томьёолол үзэл баримтлалын хувьд бол өөрөө хэн шалгалтын тухай хуулийн зарчмыг ер нь энэ парламентд ёс энийхээ зарчмыг эвдэх гээд байгаа учраас дэмжих боломжгүй байна л гэдгийг хэлж байгаа шүү.